бэлэн болсон байна. Энэхүү зочин маань Тайга фестивалийн үүсгэн байгуулагч Дэлгэр мөрөн. За ингээд ирэх хүмүүст Дэлгэр мөргөн дээр нэг студид орж ирж бид хоёртой ярилцахыг урьж байна. За сайн байна уу? За сайн байна та. Тайга олцооч. За тэгээд гоё жигвчээ зүгээд микрофон өөртөө гоё тааруулаад гэртээ байгаа юм шиг байгаарэ тэгээд. Тэгээд гэртээ байгаа чи хөл бөмбөг үзэж байгаа юм шиг байгаараа. За яг хөл бөмбөг үзэж байгаа юм шиг байгаа. Эцгай. За сайхан амар уу? Өглөөний хийлээ. Өглөөний минь та сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За бид хоёр таныг үзэж байгаа үзэгчдэд ерөнхий танилцуулсан байгаа. Та бас өөрийгөө дэлгэрүүлээд гоё үзэгчдэд илүү танилцуулаач. За намайг Дэлгэр мөрөн гэдэг. За Хөвсгөл аймгийн угуул. Тэгээд Тайга фестивалыг үүсгэн байгуулагч. Тэгээд энэ жил 2 дахь удаага Тайга фестивалаа хийх гэдэг ингээд тун чиг завгүй ингээд гүг явж байгаа юм байна. За. За Тайга фестивалынхаа талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл үзэгчтэй өгье те. За өнгөрсөн жил анхныхаа энэ жил 2 дахь нь болж байгаа. За манай Тайга фестивалын маань ер нь бол анх санаачилсан маань бол яг хуу аялал жуулчлалын салбарыг хөгжмийн соёл урлагтайгаа холбоод ер нь бол нэг юм үзургүүлчилгээтэй аялал зугаалга, эко аялал те хүмүүсийг бас соён гэгэрүүлэх, соёлтой аялдаг болгох, хариуцлагатай аялдаг болгох те ер нь бол нэг иймэрхүү зорилготойгоор Тайга фестивалаа эхлүүлсэн. Тэгээд яг аялал зугаалж байгаа хүмүүс маань нөгөө байгальд гоё майхна барайл ингээл гоё аялал зугаалал явдаг штэ. Энэ хугацаанд бас нөгөө хийх зүйл маш ховор байдаг. Үзүр үйлчилгээний зүйлүүд маш ховор байдаг. Тийм учраас энэ зүйл дээр маш их анхаарад за хүмүүс аялж зугаалж байгаа энэ дотоод гадаадын зуулчдаа зориулаад бид нар маш гоё хөгжмийн фестивалыг бас хийх ёстой байна. Энэ зөвхөн Монголдо дотроо биш те нэг аймагтаа дотроо биш. Олон улсад Азад те Европ, Америк одоо юу гэдэг дэлхийд Монголоо бас соёл урлагаараа аялал жуулчлалаа хөгжүүлэх ийм л том зорилгыг тавьсан бид нар ингээд явж байна. Ирэх жил бол бид нар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төвд хийсэн. Тэгээд бидний одоо Тайга фестивалийн нөлөөгөөр гэдэг ч юм уу дотоод гадаадын зуулчид Хөвсгөл аймаг руу маш их хэмжээгээр очсон. Тэрнийхээ хэмжээгээр одоо Хөвсгөл аймагт одоо бизнес эрхэлдэг аж ахуй нэгжихуй хүмүүстэй иргэд бүгдээрээ маш өндөр орлоготой байж чадсан. Бас 7 хоногийн дотор бид нар маш өндөр амжилтыг үзүүлж чадсан. Бидний амжилт бол одоо тэр олон хүмүүсийн одоо зорж очиж байгаа тэр хөл хөдөлгөөн энэ байгаа нөлөөлж чадсан. Энэ бидний маш том амжилт гэж бодсон. Энэ жил болохоор бид нар Булган аймагт хийж байгаа. Булган аймагт одоо Булган аймгийн төв өнгөрөөд явж хат байгаль нь айгүй гоё болдог. Булган аймгийн одоо гоё газар зөндөө байдаг. Тэгээд энэ жил бас Булган аймаг руу хүмүүсийг зорж аялаасаа Булган аймгийн гоё үзэсгэлэнтэй байгалуудыг үзээсэй те. Тэгэнгээд замдаа саатаж амранга Тайга фестивалыг үзэж те бас нэг цагийг хөгжилтөө зугаатай өнгөрүүлээсэй гэсэн үднэс бид нар ингээд 2 дахь жилдээ Булган аймагт ингээд хийгээд байж. Одоо бас нөө фестивал болгон маань сайхан дуу хууртай байгаа. За тэгээд Тайгын хувьд бас нэлээд бас шуугуулад өнгөрсөн жилиг амьдсан. Би бас их сонссоо их гоё. Очиж амжаагүй байсан ч гэсэн ер нь бол бүгд Тайгыг ирж исэн. Тэгээ одоо Тайгын талаар бас энэ жилийн хувьд бас онцлогтой. Ер нь ямар артистууд байна. Тэгээд энэ талаас бас ярилцвал. За онцлог хамгийн ихний зүйл бол манайх яг байгальд хийж байгаа. Одоо бэлэн цэнгэлдэх биш. Тэгээд бид нар яг гоё ийм тэгшин те ой модтой ийм гоё газар зориулж хийж байгаа энэ жил. Энэ маань бидний хамгийн том онцлог. Ирж байгаа хүмүүс маань өөрсдөө майхна бариад те бидний бэлдэж өгсөн отоглох цэг дээр байршаад те машин зогсоолд байршаад гэдэг ч юм. Ер нь бол энэ жилийн онцлог бол тэр. Хоёр дахь онцлог нь бол гадны уран бүтээлчид бид нар энэ жил маш их оруулж байгаа. Орос, Бурайд, Хятад, Вьетнам, Араб те Япон, Солонгос гэдэг ч юм уу, Хятад, Өвөр Монгол гэдэг ч юм уу маш олон DJ уран бүтээлчдийг бид нар оролцуулж байгаа. Эндээсээ одоо Хятадын алдартай рэпер Sky is Your God одоо манай дээр ирж байгаа. Тэгээд энэ
рэпер маань бол одоо өнгөрсөн 25 энэ жил 26 2 жилийн хооронд маш өндөр хандлттай вайрал болсон уран бүтээлч байгаа. Энэ жилийн хувьд бол одоо Америкийн хотуудаар аялан тоглолт хийгээ явж байгаа. Азад ганцхан фестивалд энэ зүүнний орж байгаа. Тэр нь зөвхөн манай тайх фестивалд орж байгаа. Америкийн одоо аялан тоглолтын дундуур нь одоо бид нар ингээд шүүрж аваад одоо фестивал дээр оруулах болсондоо маш их баяртай байгаа. Энэ маань бол бас биднэрт маш том онцлог бас болж өгч байгаа. Тэгээд дуунууд нь бол одоо залуучууд хүүхдүүд бүгд маш сайн мэддэг. Одоо Reels, TikTok одоо Instagram гэдэг ч юм маш өндөр хандлтыг авсан. Хятадтай бүр хамгийн өндөр хандлтыг авсан юм рэпер байна. Энэ маань одоо манай яг тайх фестивалын хүрээнд бид нар дээр ирж одоо өөрийнхөө уран бүтээлийг төлөвлөх байгаа. Хэд өдөр нэрх вэ? 16-нд буюу 3 өдөр. Нэг 7 хоног үргэлжилж байгаа шүү дээ. Манайх 4 хоног. Энэ жил 4 хоног тийм. Өнгөрсөн жил бид нар 7 хоног хийсэн. 7 хоног хийсэн яг хуу амар ажил ихтэй. Сүүл рүүгээ манай нөгөө арын алба манай айгүйх ядраад гэдэг ч юм. Бид нар бас нөгөө ажиллаж байгаа хүмүүсээ бас бодох хэрэгтэй. Тэгээ нөгөө өдөр хоногоо бас тааруулах хэрэгтэй гэдэг үднэс энэ жил 4 хоног болгосон. Тэгээ бас ер нь ингээд анхны бас фестивалтай харьцуулаад үзэхэд ер нь анх удаа нөгөө фестивалаа хийж хат хамгийн том сорилт нь бас юу байв те. Сая ярьжлаа л да те нөгөө бид нар бас 7 хоног байлаа. Тэгээ одоо энэ жил бол 4 хоног болж байгаа. Тэгээ ер нь тэр сорилтуудыг хэрхэн даван туулж байв те. Бид нар бас өнгөрсөн жилийн гоё амжилтуудаасаа ярилцъя те. За хамгийн том сорилт бол зориг байсан. Амар том зориг гарах. Хавс 800 км-ийн зам тасалбартай шоу хийн гэдэг бол хэцүү. Зүүдэнд жоромгүй үнэхээр бүр өөртөө итгэж ядсан. Ямар ч лсэн бид нар даваад гарсан. Ер нь бол хамгийн том сорилт бол эдийн засаг. Энэ бол одоо Улаанбаатарт болдог тоглолтуудаас 1-2 дахин илүү үнэтэй одоо тайз, хөгжим, одоо асрууд, уран бүтээлчд одоо юу гэдэг нөгөө 0 одоо хогны менежмент, нойлын менежмент юу гэдэг. Тэнд хэрэглэгдэх бүх юм Улаанбаатарынхаас 1-2 дахин илүү үнэтэй. Туристийн үйлчилгээнүүд гэсэн үг. Тэнд ажиллах хүмүүсийн цалин хүртэл үнэтэй. Улаанбаатар хотоос илүү. Тэгэхээр энэ нь өөрөө эдийн засгийн хувьд асар том цохилт болж байгаа. Тэгээд асар том эрсдэл байгаа. Тэгээд энэ бүгнийгээ тэгэл нөгөө дуртай юм даа гэдэг үгнээсээ тэгэл хийж байгаа. Тэгээд ямар ч лсэн энэ жил 2 дахь удаага хийх гэж байна. Тэгээд энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс илүү эдийн засаг нь бүр илүү өргөн, бүр илүү их зардалтай ийм болж байгаа. Харин энэ жил бол бидэн дээр эдийн засгийн хувьд 2 дахь жилдээ болооч түрүү дэмжиж орж ирж байгаа байгууллагууд маш их байгаа. Энэ байгууллагуудаас маш их баярлалаа гэж хэлмээр дэмжиж спонсорлож орж ирж байгаа. Эднэрийн хүчинд л бид нар чинь бас ингээл урлагаа сурчлаа, соён гэрүүлэл ингээл явж байгаа шүү дээ. Одоо тэгээд нийт 4 өдрийн хооронд магадгүй бас өдрөөрөө тоглолтуудын маань жанр өөр баг. Ер нь бол бид нар өнгөрсөн жил тэгж хийсэн. Энэ жил бол тэндээсээ хараад бид нар за ер нь бол хольсон дээр юм байна гэж бодоод энэ жилийнхаа бүх өдрөл амьд хөгжим, бүх өдрөл хипхоп нь байна, тэ? Бүх өдрөл одоо ийм янз янз байгаа. Тэ. За тэгвэл тайга хөгжмийн фестивал нь бусад фестивалуудаас ер нь түрүүн хэлсэн л дээ байгальд болж байгаа гэдгээр онцлог гэсэн. Тэрнээс өөр бас дахиад онцлогоос өөрхөө бас фестивалийн гоё давуу талаас гоё үзэгчдэд гоё хуваалцаа тий. За ер нь бол манайх нөгөө ярианых ихэд хэлсэн аялал жуулчлал ерөөсөө аялал жуулчлалыг хөгжимтэй хослуулж хийж байгаа. Энэ бол манай хамгийн том онцлог. Аялал зугаалж байгаа тий. Гоё Монгол орны газар нутгаар тий тойроо аялж байгаа хүмүүст л зориулж хийж байгаа. Ер нь бол бид нар Монголынхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэтэл бас нэг бяцхан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байгаа. Тийм учраас тэгэл яг аялал жуулчлал талаар бид нар барьж байгаа. Яг одоо юу гэдэг би одоо нэг гэр бүлээ аваад аялаад явж байхдаа одоо хөвсгөл рүү ч юм уу хаашаа ч юм те яг баруун тийш аялж явах замдаа нэг жоох ядрах те
За нэг буугаад нэг амарч гэхээр бас нэг тухтаа бууж чаддгүй гэдэг ч юм уу. Тэгээд нэг газар нутгийн онцлогоос хамаарат буух газараа сонгож чаддгүй гэдэг ч юм уу. Тэгэл нөгөө нойрмог ингээл машина барай явчихдаг тий. Тэгэхээр замдаа бууж амардаг, алжлаа тайлдаг тий. Нэг хоног өөрсдөө сайхан майхна бариад ингэждэг. Ер нь энэ л бидний онцлог болов тий. Энэ жил ялч бас болгонд хийж байгаа гэхээр хөвсгөл рүү яг явах замд штэ тий. Яг замын тал. Тий, яг замын талдаа байдаг. Тийм болохоор ингээ хүмүүс мань магадгүй өглөө гараад тэг орой гэхэд үдээс хойштой ч юм уу. За болгондоо очиод за хаана буух уу ч юм уу нэг хоног амарч, 2 хоног амарч ч юм уу. Тэгж бодож байгаа бол бас тайган музик фестивал маань яг болгондоо. Тэг замынхаа талд ингээ байрлаад бид бүхнийг үзэж та бүхнийг ингээ хүлээгээд байж байгаа бах нэ. Би бас нэг юм мэдмээр байна л да нөө фестивал зохион байгуулж байгаа. Тэгээ зохион байгуулахад ер нь хамгийн их хүч хөдөлмөр гардаг хэсэг нь яг аль хэсэг нь вэ? Тайзаа барих уу? За тэгээд за яг хүмүүсээ аваад эхлэх үед үү? Зохион байгуулалтын үед бол хамгийн их цаг авдаг юм байна. За ер нь бэлтгэл ажил хамгийн их цаг аавна, хамгийн их стресс байдаг. Санхүү босгох тийм энэ бол хамгийн хүнд ажил нь. Бүр үгээр хэлээ. Яг бүтээн байгуулалтын ажлууд бол нөгөө хариуцсан байгууллагууд, компаниуд аж ахуйн нэгжүүдтэй яг гэрээгээ явуулчихар тэр хэд мань хамгийн сайн хийдэг ажлуудаа маш сайн хийждэг учраас тэд нартай итгэдэг. Тэрнээс өмнөх нөгөө нэг санхүү босголт, нөгөө маркетинг, одоо нөгөө бүтэц зохион байгуулалт яг анхны тэр бэлтгэл ажлууд бол маш хүнд, бас стресс байдаг тий. Тэрийгээ давцсан бахад бүтээн байгуулалт бол дараагийн асуудал ер нь бол тий. Гэхдээ бүтээн байгуулалт бол одоо манайх хийгээд эхэлсэн явж байгаа. Булган аймгийн одоо Төлөвгөн давааны наан одоо яг гоё газар ингээд бид нар бүтээн байгуулалт хашаа хороо гэрэлтүүлэг, камержуулалт гээл одоо юмнуудаа бүтээн байгуулалт хийгээд эхэлсэн явж байгаа. Тэр нэрээ байршлаа солисон шүү дээ энэ жил. Тэгэхэд Булган аймагаас зөвшөөрөл авахд асуудал гарсан уу? Ямар нэгэн ч юм уу? Эсвэл одоо яг тэр байршил дээр очиод ингээд нутгийн иргэдээс ч юм уу тий. Тийм нэг асуудал эсрэгүүцэл ч юм уу тийм хүү зүйл. Үгүй гайгүй тий. Яг хоо би нөгөө локейшн яралтаа солих хэрэг гарсан. Бид нар нөгөө дуучтайгаа гэрээ хийсэн, компаниудтайгаа гэрээ хийсэн, цаг өдрөө товлсон байсан учраас бид нар өдрөө солих боломжгүй. Локейшнээ солих боломжтой байсан учраас локейшнээ солиод тэгээд газ одоо хурд хугацаанд маневр хийж одоо Булган аймгийн засаг даргатай уулзаж хүсэлтэд тавиад биднийг бол маш хурдан шуурхаа шийдэж өгч биднийг маш урайлах хүлээж авсан. Ямар гоё юм бэ? Тий, айгүй залуу манис үеийн хүн байдаг. Тэгээд бидний яг хийж байгаа зүйлийг ойлгож хүлээж авсан. Тэгээд бүх удирдлагуудаа тагаа хуралдаад маш хурдан шуурхаа шийдэж өгсөн. Тэгээд бид нар бол ер нь бол Булган аймгийн бүх удирдлагууд те албаа агчид бүгдэнд нь баярлж байгаа. Тэгээд ер нь бол аймаг болгонд одоо ингээл фестивал болгоол ингэж штэ тий. Тэгэхээр энэ зүйл маань ямар үр өгөөжтэй вэ гэдгийг аймагуд маань маш сайн ойлгож байгаа юм байна. Ер нь ганц болгон ганц хөвсгөл гэлтгүү бүгд л за фестивал гэдэг зүйл бол соёл урлагаар тий одоо энэ Улаанбаатар хот эртэнд дархан гэдэг ч юм энэ том хотууд, том аймагудаас хүмүүс ингэж шилжиж одоо аялал зугаалдаг хүмүүсийг ингэж татдаг нэг бас нэг хэлбэр нь болчиход байгаа байхгүй. Тийм учраас маш сайн ойлгодог болсон юм л. Энэ талаараа бол маш одоо гоё урайланхан хүлээж авч ингэж бид нарыг хийлэхэр болсон. Тэгээд хоёрдугаарт бол одоо малчид маань бас ер нь бол бас ойлголттой болцсон байлаа. Тэгээд малчтайгаа яг тухайн бүсийн малчтайгаа уулзсан. Тэгээд уулзаад саналуудлаа солилцоод хамтарч ажиллахаар болоод тэгээд юмнуудаа ярилцаад гэсэн. Тэгээд ер нь бол Булган аймгийн бүх иргэд бүгд аймаг өндөр сэтгэл өндөртөө таах хэвээр Булганд болж байгаа. Энэ маань өөрөө Булган маань өөрөө нөгөө хөвсгөл рүү явдаг маршрутын жоохон зам дагуу байдаг те хүмүүс дамжин өнгөрдөг гэж ойлгодог. Үгүй шүү. Булган ч бас гой байгальтай, гой нууртай, те үз хэмэлтэй. Одоо тэр иг тавтын бэлчэр, иг тархтан бэлчэр гэдэг хоёр бэлчэр том голуудтай, сэлэн мөрөнтэй те байгаль үнэхээр тасраа. Яг үүндээ Булганыг мэддэг хүмүүс бол одоо Булганы тишиг сум, нөгөө үнд сум, нөгөө аршаантай байдаг штэ тэр. За тэгэл ер нь бол одоо тэгэл
хялганд байдаг юм уу, бугц сумн байдаг ч юм уу. Булган аймаг өөр айгу баялаг юм л. Бас булганы хойд бүс ер нь бас тайрын бүс нутагтаа ордог. Сэлэнг хинти гэдэг ч юм уу. Яг хойд бүсээрээ манайх ч ингээд тайрын бүс явд юм л. Бид тайхтаа бас орж байгаа. Би бас эндээс шууд асууж байна. Тайх фестивалийн хувьд бол ер нь цаас цааш та тий. Ер нь ямар хэмжээнд зохион байгуулах, хөгжүүлэх зорилготой байна. За ер нь бол би жил болгон манай баг хамт олон тайх фестивалаа илүү өргөжүүлж, дэвшүүлж, бүр гоё болгож, гадны том уран бүтээлчдийг авчирдаг, бүр том бүтээн байгуулалтыг хийж ер нь бол бид нар маш том зорилготой мөрөөдөлтөй явж байгаа. Энийг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэгэл ажиллаж байна. Ингээл жил бол одоо дараа жил яах вэ гэж давхар ингээл толгой ажиллаж явж байна. Дийлгүй яхаа. Тэгээс бид нар эфирийн цаг дуусах цаг болж байгаа юм байна. Тэгээд бас юун түрүүнд бас тайх фестивалтайгаар хэрхэн яаж оролцох вэ, хаашаа холбогдох вэ гэдэг бас мэдээллийг хүргэе. Одоо бас үзэгчнэр баг ингээл тайгаараа би тийг яах вэ, хаанаас уулзах вэ гэж асуух үү. Тэр талаас мэдээлэл хүргэе. За ер нь бол манай тайх фестивалийн Instagram болон Facebook хаягаар бүх мэдээлэл авч болно. Тэрэн дээр бүх мэдээллүүд постероор орсон байгаа. Хүсвэл чатвчаад асуувал шууд хариулж байгаа. Тэгээд манай хүмүүс маань ер нь бол үүднээсээ авах их сонирхолтой байна. Миний хувьд хэлэхэд үүднээсээ авахд очор үсдэг. Айгүй их очор үсдэг. Тийм болохоор аль болох урьдчилаад портал цэгийн тикет авчих юм бол илүү амар бас очрлох тийм болон юу гарахгүй, нөхцөл ачаал гарахгүй. Тийм учраас аль болох урьдчилаад аваарай гэж хүмүүстэй хэлмээр байна. Тэгээд манайх бас хямдралтай байгаа. Сон гэдэг аппликейшн маань биднийг дэмжиж орж ирсэн. Тэгээд сон гэдэг аппликейшнаар дамжуулах юм бол хямдралтай бас манай тасалбарыг авах боломжтой байгаа. Нэг юм байгаа шүү. Хэдэн сэдний оронд амжиж аваа гэдэг өдрөө 7 сарын 10-наас хямдрал дуусна. Тэгэхээр 7 сарын 10 хүртэл одоо сон аппликейшнаар дамжуулаад манай тасалбарыг хямдралтай авах боломжтой. Тэгээ 3 хоног л байгаа юм байна шүү дээ. Тий, одоо 3 хоногийн хугацаа үлдсэн. Тэгээд хямдрал дуусгасан манай аваарай гэж хэлмээр байна. Бас манай VIP хүмүүс айгүй их асуудаг. Манай VIP бол маш зөвхөн тоотоо гарсан байгаа. Борлуулалт бас өндөр байгаа VIP. Тэгэхээр VIP-г гялс түргэн амжиж аваарай гэж хэлмээр байна. За одоо эхлээд тэгэж гараа. Шууд эхэлдэг. Манай VIP бол гэхдээ бусд VIP-гаас онцлог. VIP майхан, ор, цагаан эрэглэл, дэр одоо шүдний сойз одоо юу гэдгийг бид яг одоо зочд буудлын сервисийг л хийж байгаа тэнд. Тийм байна. Ямар гоё юм бэ. Одоо тэнд төгснөө өглөөний цайтай өдрийн хоолтой гэдэг ч юм уу. Тэгэл уух юм дагалдна гэдэг ч юм уу. Манай VIP бол аюулгүй төгс үйлчилгээ байгаа шүү. Тэгэл 4 хоногийн хугацаатай ийм VIP зарагдж байгаа. Тэгэхээр амжиж аваарай гэж хэлсэн. Фестивал манай Сидней орно нэлээ өдрийн 14-өөс 17 хүртэл 17-ны орой хүртэл шөнө хүртэл 4 өдөр ерөөхдөө үргэлжлэнэ. Тэгээд 4 өдөр 4 өөр артист 40 гаруй уран бүтээлчтэй ингээд. За маш их баярлалаа. Тэгээд ер нь тайгад бол бид таарах юм байна. Бид уулзах юм байна. Тайгын хувьд бол маш гоё өнгөрсөн жил бас босно. Тэгээ би хүмүүсийн ам сайтай их гоё маш олон хүмүүс ярьж байсан. Тэгээ энэ жилийн хувьд бол сонсоход бол бүр ингээд вау хизээ хаагуур нас ингэж амжуулсан юм бэ те ямар мундаг хамт олон бэ маш олон мэдээжэр гадаад артистуудтай тэр бол хөшөө ингээл ярьцдаг л бах те маш олон мэйл явдаг баг маш олон уулзалт те тэр нэг дамжих хэвээр хүнээр нь ч дамжих хэвээр бах те тэгээ маш олон одоо яг монголчуудтай гой зүйлсийг гой сюрпрайзуудыг барих гад та бүхэн маань ингэж гой хичээж фестивалаа ингээ бэлтгэл ажил дээр бас одоо ороод явж байгаа бах те. Тэгээ ингэж жаад маш их баярлаа. Тэгээд үзэгчдийн өмнөөс ч гэсэн бас баярлаа гэдгийг хэлье. Тэгээд тайх фестивалыг маш амжилттай зохион байгуулахад нь одоо тэр тухайн өдөртөө бүгдэнд нь 100% амжилттай бүгдийг нь хийгээрээ. Тэгээд бид уулзнаа. Тэгээд VIP нь бол бас сонсоход бол үнэхээр гайхалтай юм байна. Очих хөстэй юм байна те. Бүгдээр 4 хоног тэгээ хамтдаа сайхан булганд яг гой ингээд байгалийн сайхан хүмүүсийн сайхантай тий. Манайх бас нэг юм байгаа сорой.
бид нар нөгөө аялал жуулчдаа зориулж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр манайх хөтөлбөр өдрийн хөтөлбөрөөр түр танилцуулчихад манайх өглөө нь одоо уулын алхалт байдаг, тэ йог байдаг, тэгээд морин аялал, тэмээ аялал, тэ кайро коптер нөгөө нислэг хүртэл бид нар аваачиж байгаа. Тэгээд одоо өөр юу байдیں۔ Тэ бүх л одоо талаас нь бид нар ингээд өдөр нь уудахгүй юм хөтөлбөрүүд маш их байгаа шүү. Тэгээд ирсэн хүн бол ямарчлаас нь тэнд одоо хийцгүй тэ ингээд тийм бүх юм тэнд байгаа. Тийм. Гайхалтай баярлалаа. Тэгээд тайх фестивалийн талаар яг гоё сайхан мэдээлэл хүргэсэн та бүхэнд танд маш их баярлалаа. Тэгээд энэ жилдээ те 2026-ны гал морин жилдээ сайхан гал шиг дүрлцээ. Тэгээд маш их сайхан тохиороо гэж хүсье. За баярлалаа. Баярлалаа. За.